За сайн байцгаана уу багийнхандаа энэ орой мэндийг хүргэе. Өнөөдөр бол одоо 7 сарын 6 болсон байна. Бид нар 7 сарын 1-нд Архангай аймагуудаар аялаад тэгээ 5-нд орж ирсэн. Өөрөөр хэлбэл өчтөр шөнө орж ирсэн. Тэгээд би одоо удахгүй буцаад төрсөн нутг руугаа Сэлэнг аймаг руу явхад бэлдээд ингээ байж байна. Сэлэнг аймаг руу бас нэг 10 хэд хоног ингээ явах байгаа. За тэгэхээр яаралтай нэг бичлэгийг та бүхэнд хүргэж байна. Энэ бол миний нэгэн шадар лидер маань болох Явуу Улангийнхаа хүсэлтээр энэхүү бичлэгийг та бүхэндээ хүргэж байгаамаа. Тэгэхээр энэ бичлэг бол Явуу Улангийн багийнханд маань зориулагдана гэж би ингэж ойлгож байна. Би юуны өмнө Явуу Улангийн илгээсэн текстийг та бүхэнд уншиж сонирхуулъя. Сайн байна уу спонсороо? Надад болон манай багийнханд зөвлөгөө өгөөч. Та уулзаж ярилцах завгүй учраас дараах асуултанд хариулаад бичлэг хийгээд явуулж өгөөрэй гэсэн байна. За энэ бичлэгийг хадгалаад дахин үзэх хэрэгтэй байгаамаа. Эсвэл дараах асуултууд дэндүү урт байх юм бол 8 дугаар асуултанд хариулсан бичлэг хийж болно. Баярлалаа гэсэн байна. За тэгэхээр юуны өмнө бол Явуу Улангийнхаа багийнханд баяр хүргэх хэрэгтэй. Та бүхэн бол маш амжилттай MLM-ийн бизнесээр бас өсөлтийг үзүүлж байгаа. Та бүхний энэ өсөлтийн хурд бол бага юм биш шүү. Энэ бол маш удаан хугацаанд хийгддэг бизнес. Тэгэхээр энэ хурдаа бол бити чамлаараа. Энэ бол нэлээд хурдтай явж байгаа баг команд нь та бүхэн юм шүү. Та бүхнээр жишээлж ярих юм бол нэлээдгүй амжилттай явж байгаа баг шүү гэж хэлмээр байна. За нэгдүгээр асуулт MLM-ийн бизнес хийхэд юуг анхаарах хэрэгтэй вэ гэсэн байна. За мэдээж MLM-ийн бизнес хийхэд бол та бүхэн харж байгаа. Боловсрол хамгийн чухал аа. Өөрийгөө өсөж дэвжүүлэх нь хамгийн чухал. Магадгүй энэ бизнест орж ирээд 1 жил ажилласан, 2 жил ажилласан. Гэхдээ бизнесийн өсөлт бас таны хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаа бол заавал бизнес гэхгүйгээр та өөрийнхөө өсөлтийг хараад үзээрэй. Та анх ямар хүн орж ирсэн, одоо ямар хүн болчиход байна. Та анх юу мэддэг орж ирсэн, өнөөдөр юу мэддэг болчиход байна. Тэгэхээр бид нар бол бусад төрлийн мэргэжлийн эзэмшигт бол маш удаан хугацааг зарцуулдаг шүү дээ, тийм ээ. Тэгээ тэрэндээ одоо мөнгө төлөөд суралцаад ахыгаа суралцаж авж байгаа тэр мэдлэгээ бид нар энэ ирээдүйн миний актив гэж ингэж үзэж суралцдаг шүү дээ. Мэдээж өмгөөлөгч юм уу, эмч болох ч юм уу, тийм. Тэгэхээр энэ бизнесүүдтэй бол яг адилхан хандараа л гэж хэлэх гээд байгаа. Энд бол та өнгөрөөж байгаа өдөр тутам танд өөрөө чинь өсөн нэмэгдэхэд зориулсан активууд бүрэлдэж байгаа гэж ойлгох нь шүү дээ. MLM бизнес хийхэд юуг анхаарах вэ гэдэг дээр хамгийн чухал зүйл бол энэ бизнесийн гол хүн нь би юм шүү гэдгээ л ойлгож байгаа. Энэ бизнесийн гол хүн та. Та амьдралаа сайжруулах гэж байгаа. Та бизнесээ өсгөх гэж байгаа, та орлогоо нэмэгдүүлэх гэж байгаа, та аялах гэж байгаа, та сайхан амьдрахыг хүсэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр гол хүн нь би гэдгийг ойлгоцсон бол энэ бизнест маш хүчтэй одоо тесрэлтийг үзүүлэх боломжтой байт юм аа. За дараа нь ямар ур чадварууд эзэмших хэрэгтэй вэ гэж. Ур чадварууд бол харьцангуй ойлголт хүнд байгалаас өгөгдсөн янз бүрийн ур чадварууд байдаг. Зарим ур чадварууд хүнд их байхад зарим нэг нь дутагдaltaй байдаг ч юм уу. Тэгэхээр өөрийнхөө ур чадваруудыг эренблээд дутагдaltaй болон давуу талтай ур чадваруудаа бас тогтоочих хэрэгтэй. Ингэж яагаад бид нар одоо мөрөөдлийн альбом, дээрээс нь зорилгын самбар гэдэргээ хийдэг ш. Зорилгын самбар дээр энэ жилдээ би бизнестэй зориулж ямар ур чадваруудаа хөгжүүлэх шаардлагатай байна уу? Өнгөрсөн жилийн дүгнэлтэн дээр юу гэдэг вэ гэхээр би өнгөрсөн жил амжилт үзүүлсэн 10 амжилтаа жагсааж бичлээ гэж бодъё л доо. Ингэсэн тохиолдолд бид нар яадаг вүлээ? Энэ 10 амжилтыг гаргаж явахдаа би яг юу хийж яваа? Ямар үйлдэл намайг амжилтанд хүргэдэг, ямар үйлдэл намайг амжилтанд хүргэдэг юм бэ гэдгийг тодорхойлох нь зөв баха. Ингээд ер нь бол хамгийн гол ур чадвар бол илтгэх ур чадвар гэж би та бүхэндээ хэлнэ. Яагаад гэвэл энэ бол хүний хүсэл мөрөөдлийг сэргээгээд хамтдаа тэрийг биелүүлье гэдэг юм санал тавьдаг бизнес шүү дээ. Тийм учраас илтгэх ур чадвар хүнтэй харилцааны ур чадвар бол хамгийн чухал байж байгаамаа. За олон ур чадваруудыг нэрлэж болно. Гэхдээ энэ ур чадваруудыг би онцолж хэлье. Та ямар зарчим баримталдаг вэ гэж байна. За миний гол зарчим бол 120% гэдэг нэг би ямар номноос үлээ нэг уншиж хэлсэн юм а. 120%. Хэрвээ та ямарваа нэгэн ментор олсон бол хэрвээ та өөрийнхөө насан туршдаа хамт ажиллах зорилготой бизнес тренерээ олсон бол өөрөө энэ хүнээс суралцаад явна гэж бодож байгаа тэр хүнээ олсон бол тэр хүний хэлсэн үг даалгасан үүрэг даалгаврыг 100 биш 120% биелүүлж байгаарай л гэж би хэлэх гээд байгаа. Би оюун спонсорын үйл одоо ажиллагааг минь удирдаад явж байхад бол яг л ингэж ханддаг байсан. 120%. Юу ч хэлсэн энийг 120%. Оюун спонсор 4 цагаас уулзалтаа гэсэн бол би 3:30 гэхэд очиод юмаа бэлтгэдэг байсан. За тэдэн цагаас одоо телевизийн ярилцлаганд хамт орно гэхэд би одоо ямар ч үсэн 30 минутын өмнө заавал очдог. Ийм зарчимтай байсан. Хоёрдугаар зарчим маань бол
цагийг баримтлах зарчим, бэлдэх зарчим те. Юм би ягаад чи юм болгон өмнөө заавал хангалттай бэлтгэл ажлыг хийсэн байх хэрэгтэй гэж ингэж үздэг. Тийм учраас за тэгж байгаа болно доо. За энийг би мэддгийн хэмжиндээ ч гэдэг юм уу. За нэг мэдгэл болцсон байдгийг штэ ч гэдэг юм. Иймэрхүү байдлаар ажилд хандахыг бол би тийм таата зүйл гэж үздэг бай. Тэгэхээр миний зарчим бол цагийг баримтлах, 120% гүйцэтгэх, тэгээд хатуу чанд бэлтгэлийг хангах гэсэн ийм зарчмуудыг илүүтэй баримталдаг. Та хүмүүстэй харилцахдаа яаж ханддаг вэ гэж. За ихэнх үедээ бол би хүн болгонтой ижил тэгшгэн хүлээцтэй тийм ээ ингэж хандахыг хичээдэг байсан. Гэхдээ бидний одоо амьдралын хэрэгцээнүүд донд ажил хэрэгч төвшний харилцаа гэдэг зүйл гарч ирсэн тийм ээ. Тэгэхээр ажил хэрэгч төвшний харилцаа бол биднэрт хамгийн чухал юм байна. Хин нэгэнд гомдох, туйнах, аль эсвэл хит их баярлах ч байд юм уу те. Тэгэхээсээ илүүтэй ажил хэрэгч энэ миний бизнесийн хамтрагч шүү гэж тэр хүнтэйгээ илүүтэй хандах нь зөв болов уу гэж бодож байна. Миний хувьд бол одоо бол ихэвчлэн шадруудтайгаа хандахдаа бол ажил хэрэгч төвшний юм ярихыг хичээдэг. Гэхдээ би өөрөө их нөө жоохон тийм хөгжилтэй байхыг эрмэлздэг хүн учраас хүн болгонтой элэгсэг дотн хөгжилтэй харилцахыг бас хичээдэг юм аа. Таныг сэргээдэг эрч хүчээ сэлбдэг хүчин зүйл аргууд юу байна вэ гэж. За сэргээдэг эрч хүчээ сэлбдэг хүчин зүйл аргууд гэх юм бол энэ би найзуудтайгаа их байх дуртай. Миний багын найзуудтай Сэлэнг аймагт одоо байдаг. Тэгэхээр би нэг жоохон ингээд нэг өөрөө ирч хүч муутай болоод идэх ч юм уу. Иймэрхүү үедээ бол бушуухан Сэлэнг явчихдаг. Тэгээ Сэлэнгдээ байж байгаа түрээд ирэхээр нэг ирч хүчээр төрс нутгасаач болд юм уу, найз нөхдөсөж болд юм уу. Сэлбэгдсэн байдгийг. Нэгдүгээрт. Хоёрдугаарт бас тэнд очиснороо би хуучин амьдралаа сандаг байж магадгүй. Миний амьдрал өнөөдөр бол үнэхээр би бол аз жаргалтай амьдарч байгаа. Хуучин амьдралд бол тэр болгон бас олон бэрхшээлүүд тулгарч байсан. Тийм учраас бас тэр нэг эрч хүчээс сэргээдэг арга маань байд юм аа. Тэгээ гол зүйл бол төлөвлөгөө шүү дээ. Төлөвлөгөө, тэмдэглэл, хөтлөлт тийм үү. Яг дандаа төлөвлөгөөгөө дэлгэж сөхөж харснараа л та маргааш чинь энийг хийх ёстой. Өнөөдөр энийг амжуулах ёстой гэдэг зүйлүүдэд харж мэдэн шүү дээ, тийм ээ. За, та энэ бизнесийн таагүй явдлуудыг яаж хүлээж авдаг вэ? За өнөөдөр бол надад үнэхээр энэ бизнест бол таагүй явдал гэж байха болсон. Энэ бол цаг хугацааны асуудал. Нэг хэсэг танд татгалзах ч юм уу аль эсвэл нэг хүн хитрхи их одоо Facebook дээр таны контентэнд ор эсэргүүцэл бичих ч юм уу те аль эсвэл баг хамталтайгаа харьцаа муудах ч юм уу нэг иймэрхүү зүйлүүд таагүй юм шиг санагдана. Гэхдээ та бүр бүхэл бүтэн нэг актив гэж бодож исэн баг чинь нурж унаад нэг ч хөнгөө болоход бол жинхэнэ таагүй явдал гэдэг бол урдны зүйлүүд бол биш юм байна гэдгийг ойлгоно л да. Тэгээ явандаа бол таагүй явдал гэж бол энэ бизнест байхгүй байна гэдгийг ойлгоно. Яагаад гэвэл энэ болгон бүгдээрээ цаг хугацаа таны хөдөлмөрөөр үнэлэгдэж байгаа зүйлүүд юм байна гэж. За тэгэхээр таагүй явдлуудад бол би маш тайван л хандахыг хичээдэг. Тэгээ мэдээж спонсортойгоо зөвлөддөг. Ийм зүйл боллоо яаж шийдвэрлэх вэ гэд хамтын одоо байдлаар ханддаг. MLM-ийн бизнесийг хэдийн хугацаанд хийх хэрэгтэй, хэр удаан хийх вэ та? Ер нь энэ талаар юу гэж бодож байна вэ гэж. За, би нэг удаа бол яг Facebook дээр зар оруулж ирсэн. Тэр нь юу гэхээр юу ч хийхгүй байхыг хүсдэг те. Тийм одоо бүтээлч биш байхыг хүсдэг. Тийм ажил хийхийг дургу те. Ям гүйцэтгэх дургу. Тийм хүмүүс надтай холбогдно өдр гэж нэг зар оруулж ирсэн байдیں۔ Одоо 3-4 жилийн өмнө ч гэдэм. Ингэж оруулж ирсэн. Гэхдээ тэрийг яагаад би ярьж байгаа юм гэхээр би ер нь яг хувьдаа бол тийм их бүтээлч хүн бол биш. Миний амьдралын гол зорилго бол гэр бүлтэйгээ, үр хүүхдтэйгээ тэгээд ингээд нэг сайхан ингээд нэг тийм санаа зовох зүйлгүй ингээд нэг сайхан налаагаа суужихыг хүсдэг. Тэр байтугай би нэг сайхан өвөө болох юмсан өвөө болохдоо ач үүрсэн маань ингээд тойроо суугаад ингээд сургаал номлын маань сонсоо сууж идэг өвгөн болох юмсан гэж боддог. Тэгэхээр бол MLM-ийн бизнес яг энэ амьдралын маань хэм маягийг хангаад байгаа учраас энд бол хугацаа одоо тавих шаардлагагүй гэж би үзэж байна. Энэ бол миний насан туршийн хийх ажлын маань нэг гэж би бодож байгаа. Гэхдээ яг энэ идэвхтэй үйл ажиллагааны үе гэж байна шүү дээ. Идэвхтэй үйл ажиллагааны үеийг бол би өөрөө хувийнхаа зорилго дээр бол 10 жил гэж тодорхойлцоод байгаа. Би 10 жил энэ бизнест хамгийн идэвхтэй цаг хугацааг өнгөрөөнө. Энээс цаашаа би лидерүүдтэй хариуцуулах, үүрэг шилжүүлэхтэй энэ зүйлүүдээ хийгээд өөрөө нөгөө
одоо түүх судлалч байт юм өөрийнхөө бүр их сонирхож шимтэн сонирхдаг зүйлүүд рүү орно гэж бодд юм аа. За яаж өнөөдрийн амжилтанд хүрсэн бэ гэж. За энэ бол ойлгомжтой, тогтвортой, үнэнч, цаг хугацааны шалгуураар л хэмжигддэг бизнес шүү дээ. Тэгэхээр нэг зүйл дээр тогтвортой байна гэдэг бол миний хувьд бол өнөөдөр энд сууж байгаагийн гол шалтгаан маань байсан болов. Олон лидерүүд орж ирж исэн, олон лидерүүд гарч явж исэн. Тэр дундаас олон хүмүүс бас буцаж ирж байна. Тэр хүмүүс хурж ирээд дандаа амаа барьдаг, яадаг. Ихвээ энэ би төвшин жаргалтаа цуг эхэлж исэн штэ. Тэгээ би яваад өгсөн ч гэдэг юм уу. Тэгээ би нэг ийм юм хийх гэж явсан. Тийм өөр бизнес рүү орцсон ч гэдэг юм. Иймэрхүү харуулслууд их байдаг. Тийм учраас ер нь 10 жил өнгөрсөн байна энэ бизнес Монголд хөгжөөд. Гэтэл надтай миний одоо энэ бизнест байсан 5-6 жилдээ хамт байсан бүхэл хүмүүс бол яг тууштай байж чадсанууд нь бол миний зэргийн тэгээд надаас дээшээ дээр явж байгаа хаа гэж. Тэгэхээр бол та өнөөдрийн амжилтанд яаж хүрсэн бэ гэдэг дээр бол ийм байна. Тэгээд нөгөө дээрх зарчмуудаа бас баримтлана шүү дээ. За багийг хэрхэн удирдах вэ гэж. За баг дээр нэг нөгөө хэлэхэд бол нэг юм пирамид маягийн нэг юм үүсэж байгаа анзаарэгддэг надад. Тэр нь юу гэхээр хамгийн одоо шилдэг удирдагчаас ингээд доошоо ингээд ур чадварууд нь ингээд багасаа явдаг. Удирдагчтай найддаг гэдэг байдаг. Тэгэхээр багийг удирдахын тулд хүн өөрийгөө удирдах хэрэгтэй, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Та хэдий өөрийнхөө одоо пирамидыг томруулж чадна, тэдний чинээгээрээ илүү том массыг хамарсан баг үүсгэж чадна шүү дээ, тэ. Тэгэхээр багтаа бол харилцаан дээр бол ажил хэрэгч харилцаагаа илүүтэй бариад багийн бүтцийг бол за нэг дор хаяж нэг 60-40-ийн харьцаатайгаар буюу 40% нэрхтээ 60% эмэгтэй байхаар зохион байгуулалт баг доторх зөрчил их бага байдаг гэж ингэж байдаг. Тэгээд та бүхэн ч гэсэн мэдж байгаа бох миний баг бол ILT баг дотор бол хамгийн олон ирчүүдтэй баг. Тийм учраас яг хоо ирчүүд олон байна гэдэг маань нөгөө балансыг л бариулах гэж байгаа хэлбэр ш. Тэрнээс биш ирчүүд нь хитэрсэн ч гэдэг юм уу, тийм зүйл бол байхгүй. Эрэгтэй хүн бол хитэрнэ гэж угаасаа байхгүй. Яг гэвэл дэлхийд дээр байгаа олон эрэгтэй хүмүүс бол тийм хүсэл мөрөөдөлч гэдэг юм уу, тийм нэг одоо юм ярихаар жоохон тийм хийсвэрээр хүлээж авдаг. Энэ сайхан үлээж ин да чи хэдийг олдгийн ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар ханддаг. Эмэгтэй хүмүүс бол аливаа зүйлд илүү өөдрөөр ханддаг учраас хүссэн үсээг багийн масс ингээд эмэгтэйчүүдээр тэлэх гээд байдаг. Тэр үед бас боломж байх юм бол балансаа бариулж явах нь хэцүү гэж. За шинэ баг болон лидер хэрхэн төрүүлэх болон олох вэ гэж. За энэ бол түрүүний хэлсэн тууштай үйл ажиллагаатай холбоотой зүйл. Тэгвэл та өөрөө нөгөө харьцахад амар хүнээ олж хүссэн хүсээгөө барьж авч ажиллана штэ яванда тийм ээ. Харьцахад тань төвхтөл байвал энэ бизнес насан туршдаа явна гэдэг бол хэцүү. Тийм учраас та харьцахад амар тэр хүнээ олсон болвол олоод авсан болвол барьж аваад одоо зууралтал ажиллах шаардлагатай байгаа. За ер нь бол яг та бидний чин сэтгэлээс ямар зөвлөгөө өгөх вэ гэж хамгийн сүүлийн асуулт. Тэгэхээр яг чин сэтгэлээсээ хэлэхэд бол би олон амжилтын түүх презентацийнууд дээр та бүхэн бараг бүгдээрээ сонссон байгаа. Тэр дунд бол худлаа зүйл нэгч байхгүй. Эцсийн дүндээ энэ бизнес ерөөсө худлаа бол байж болохгүй. Дандаа үннийг хүнд шулуухан хэлж чаддаг байх шаардлагатай. Тийм учраас би бол та бүхэндээ хамгийн сүүлд нь хэлье. Явуу хулан шиг спонсортой байна гэдэг бол та бүхэнд асар том олз шүү. Яагаад гэвэл миний хид хідний шадрууд байдаг. Энэ дундаас хамгийн их намайг мөлждөг. Одоо мөлжнө гэдэг маань ингээд зүгээр суулгахгүй ингээд спонсор одоо яах вэ? Бараг одоо намайг урагшаа хүртэл ингээд үйлдэл хийхэд хүргэдэг ийм хүн бол манай явуу хулан маань байгаа. Тийм учраас явуу хуландаа би энэ бизнесийн оргилд нь хүрнэ гэдэгт итгэдэг. Тэгвэл мэдээж явуу хулан ганцаараа өрөхгүй баг хамт олонтойгоо хүрнэ. Хин ойрхон, хин зөвлөгөө сайн авч, хин илүү их мөлжиж тийм ээ ажил хэргийн төвшөнд илүү их мөлжүүртэй байж чадсан энэ бизнест амжилтанд хүрдэг. Тэгэхээр явуу хулангийнхаа багийнханд бүгдэнд амжилт хүсье. Та бүхэн бол энэ бизнесийг хийж байгаа MLM-ийн салбарт байгаа бүхэл хүмүүсээс хамгийн азтай хүмүүс ч гэж хэлмээр байгаа. Явуу хулан ч гэсэн та бүхэнд амжилтын түүхээ ярьж исэн, тэрийг та бүхэн бас сонссон баха. За ерөнхийдөө товчхон хариулахад бол ийм байна. Ерөнхий хариулсан бол та бүхэн маань уучлаарай. Ер нь гэхдээ энэ бизнест бол тийм эд шидийн зүйлөө гэж бол байхгүй. Тэр спонсортой ингэчих юм бол тэр намайг ингээд онцгой сайхан боломжоор хангаад ингээ яваад тэгээ энэ бизнес ингээд илэрчих юм байна гэсэн зүйл байхгүй. Доктортой тууштай байнгын үйл ажиллагаа л энэ бизнесийг урагшаа явахад
түлхэж болдгийг шүү гэдгийг хамгийн сүүлд нийлье. За ингээ бүгдэнд нь амжилт хүсье. Энэ танаа багийн одоо гишүүдэд хүрэх видео хаа гэж бодсон учраас өнөөдрийн видеог бэлтгэлээ. За ингээд түр баяртай.